За хүүтний эрт чангарч цас хэмжээгээр орсноос авт зам болон явган хүний замууд дээр хальтргаа гулгаа үүсч нөхцөл байдал улам хүндэрсээр байгаа. Тэгвэл нийслэлийн төв замуудыг Улаанбаатар нэгтгэл хариуцаж бусад туслах замуудыг тухайн замын орчин байгаа албан байгууллагууд хариуцдаг дундын өмч гэдгийг бид өчигдөр та бүхэнд мэдээлсэн. Тэр дундаа явган хүний замыг цэвэрлэх нь аж ахуйн нэгжүүдийн үүрэг юм. За гэвч явган хүний замын стандартыг иргэд та бүхэн хараад хэрхэн хийсэн бэ гэдэг талаар өөр өөрийнхөө дүгндэг байхаа. Харин албаны хүн замын хальтргаа гулгааны тал дээр хэрхэн ажилладаг тухайга бидэнд инхүү мэдээлж өгсөн юм а. Хальтргаа гулгаа их үүсдэг байршлууд гэж байгаа. За ялангуяа сүүдэр талтай байршлууд, за явган хүний зам дээр халтарч унаад байдаг байршлууд гэдэг. Ийм байршлуудын судалгааг яаралтай гаргаад энийгээ баталгаажуулж одоо манайд ирүүлээ гэсэн үүрэг даалгаврыг өнгөрсөн 7 хоногт өгсөн. Манай Улаанбаатар нэгтгэл гэхэд чинь их тогтдог ч гэдэг юм. Ийм байршлуудыг бол гаргасан. За энэ дээр бол бид нэр харин одоо бүх гарын газруудаа бол онцгой анхаарад ер нь бол цас орсон ороогүй тохиолдолд энэ байршлууд дээр байнгын хүнтэй цэвэрлэгээнд анхаарчаа гэдэг тийм үүрэг даалгаврыг өгсөн. Харин энгийн иргэд ч явхад хүндрэл үүсэж байгаа замууд дээр харааны бэрхшээлт иргэд хэрхэн явах вэ гэдэг нь асуудал болоод байгаа юм. За Монгол улсад явган хүний зам тавихад MNS 5682 20-6 буюу явган хүн хөгжлийн бэрхшээлт иргэнд зориулсан зам техникийн шаардлагыг мөрдөж байгаа гэх юм. За жишээ нь хотын төвийн явган замыг хийхдээ элсэн суурь дээр цохиж цутгаж өнгөт тавтангаар хийдэг юм байна. Нийслэлийн явган хүний замуудыг энэ стандартын дагуу хийдэг хэмээн албаны хүнч мөн хэлж байна. За өөрөөр хэлбэл замыг хүлээж авахд олон газраас эксперт ажиллаж чанарыг шалгадаг учраас явган хүний зам өвөлдөө хальтргаа гулгаатай байдаг ч стандартын дагуу хийгдсэн хэмээн тайлбарлаж байна. За нийслэлд хийгдэж байгаа явган хүний замыг бүгдийг нэг стандартаар хяналт шалгалтын дагуу хийдэг гэдгийг дахин хэлсээр өссөн юм а. Тэр гүйцэтгэлийн хяналтыг бол 50. Тэр нь болохоор тухайн явган зам авцамыг төлөвлөхөд мөн ялгаа авахгүй стандартын дагуу төлөвлөж тухайн төлөвлөсөн зураг төслийг барилгын хөгжлийн төв, зам тээврийн хөгжлийн төв экспертизүүдээр хяналт хийлгээд түүний дагуу баталгааждаг. Экспертүүд бол мэдээж тухайн стандартын дагуу мөрдөгдсөн байна уу гэдгийг тодорхойлж өгдөг. Гэтэл дулааны уйлралт явхад хүндрэлтэй 100 м яваад шон босоотой байдаг замыг стандартын гэхэд хэцүү юм. За ямар ч тач харааны бэрхшээлтэй байтугай энгийн иргэд гомдолдог уг замын асуудал хүнд өстой сэдвэнийг хэмээн инхүү сонгосон юм а. Цаанаасаа дээрх стандарт Монгол улсад үйлчилдэг юм бол энэ стандарт чинь манайх шиг өвөлдөө цас мөсний орн болдог улсад тохиромжгүй байх шиг байна. За тиймээс шийдвэр гаргах төвчний эрхмүүдийг өөр стандарт юу байгаа талаар судлах хэрэгтэй болов гэсэн санааг дэвшүүлж байгаа юм а.